Dear Master, Хүндэт багш минь ээ. I just saw downstairs a poster saying Би in доор нэг юм пост байхыг харлаа. front of such infinite joy, all Энэ зах хязгааргүй баяр хөөрийн өмнө little joys here and there are like энд тэнд амьдралд тааралдаг өчүүхэн жижиг баяр хөөрүүд бол dust. шороотой The адилхан infinite joy гэсэн in a байна. group such as this one. Тэг яг одоо миний энд хичээл сууж байгаа энэ хүмүүсийн дунд байгаа шиг But at home when I'm энэ их баяр хөөргийг би мэдэрдэг. Гэхдээ гэртээ ганцаараа байх үедээ alone, more often it is these little joys here and there that яг keep энд тэнд нөгөө өчүүхэн тэр жижиг баяр хөөрүүдэд л би одоо ингээд тэдгээрээс таашаал аваад байна. me going. Is there something wrong with Би that? ингэж л байж байна. Энд одоо буруу зүйл байгаа юу? Jay Gurudev. Жээ гүрүүдээ. Why this question? Because you feel something is wrong in the little joys that you experience. Яагаад ийм асуулт төрж байгаа вэ гэвэл та тэр жижиг гээд байгаа тэр баяр хөөрүүдээ мэдрэхт чинь ямар нэг буруу зүйл байна гэж та өөрөө бодоод байна. Your own consciousness is not letting it happen. Таны өчүүхэн ухамсар чинь тэрийг мэдрүүлэхгүй байна. That's why you are asking the question. Тийм болохоор та энэ асуултыг асууж байгаа юм. You know well that small things, certain things that you seem to take pleasure does not really give you pleasure. It only Танд тэр өчүүхэн жижиг зүйлс таашаал өгч байгаа мэт боловч promises you some joy. гэхдээ тэдгээр нь яг үнэндээ өгөхгүй тэр баяр хөөрөг зүгээр амлалтгаа гэдгийг та мэдж байгаа. And when this awareness grows more and more so, Тэгээ яг л энэ ухаан улам илүү болохын хэрээр та энийг улам бүр мэдхийн хэрээр little more clear in you, танд улам more тодорхой matured, болдог. more profound. Та илүү гүн, та илүү төлөвшдөг. Gurudev, Gurudev. you are the one. Та бол цорын ганц. Many of us are not from a background that has a living master and disciple devotee Бидний ихэнх нь ингээд нөө багштай хамт байх, шав байх, чин бишрэлтэн байх гэсэн relationship. ийм харилцаа холбооны ямар ч туршлагагүй энэ талаар мэдхгүй тийм амьдралаас ирсэн. Appreciate greatly having someone from India who is here Тэгээ энд нэг энэтхгээс ирсэн нэг хүн өөрийнхөө одоо туршлагааг бидэнтэй хуваалцсан. has this background to give us a short 10 minutes or less Тэгээ бидэнд нэг 10 минут хүрэхгүй тийм танилцуулга яриа on өгсөн. how we can show Бид respect нар to the ингээд master яаж ингэж багшийг хүндлэх ёстой юм? in our behavior Бид нар ямар зан авир гаргах ёстой around the юм? masters. Багшийн эргэн тойронд ямар байдалтай Topics байх such ёстой as юм? what to wear, how Юу өмсөх ёстой to юм? sit, how Яаж to суух юм? address, how to ask a question. Яаж etc. асуулт асуух юм? Яаж хүндлэх юм гэх мэтчлэн гэр. I have heard several ideas from others on Би what бусад хүмүүсээс ч гэсэн хэд хэдэн ийм яриа сонссон. to do, but they are often rumors or Тэгээ conflicting. тэдний ихэнх нь зүгээр нэг цуу яриа эсвэл хоорондоо маш их зөрчилтэй байх юм аа. Jay Gurudev, Жээ гүрүүдээ. I love you. Би танд хайртай. You be your natural self. Та өөрийнхөө л бай. What you learn naturally is really, there is no formalities here. Энд ямар ч дүрм журам гэж зүйл байхгүй. There is no formality at all. There is no need for anybody to tell you what should be done or should not. Яг тэрийг хийх ёстой, энийг хийх ёсгүй гэж тийм хэлээд байх зүйл байхгүй. Different place, different tradition, different customs. Өөр газруудад өөр ёс уламжлал, And we are заншил universal, байдаг. we take on everything. Тэгээд бид тэд бүхнийг нээлттэй хүлээж авдаг. If you go in India, they Хэрвээ та welcome you энэ with төгт sugar. очивол таныг элсэн чихэртэй хүлээж авдаг, угтдаг.
If you go to Russia, they Харин та welcome you Оросд with очих юм бол salt. таныг давстай угтана. If you go to Belarusia, the Ханаа moment Беларуст you очих юм бол go there, the ceremony, they make a bread and salt танд ингээд талах reception. ингээд давстайгаар ингээд таныг bread угтаж and a авдаг. Cup full of salt. Тэд ингээд аяг дүүрэн давс тэгээ сайхан талахтай таныг угтаж Salt. авдаг. They give. If you do that, if you bring salt in India, it will be very derogatory thing. Харин та энэтхэгт ирчээд ингээд давс бариад мэдчлэх юм бол тэр чинь нэг тийм үл хүндэлж байгаа хэрэг болно. And if you give sugar instead of salt in Russia, it Харин та Оросд очоод давсны оронд сахар өгөх юм бол not a pleasant thing. тийм таагүй л зүйл болно. So these customs and Тэгэхээр эдгээр traditions ёс уламжлал заншлууд vary from place to газар place. болгонд өөр өөр байдаг. Like we say here, we say like this. Бид нөгөө энд ингэж хэлдэг шүү дээ. Юу гэж хэлдэг лээ бид энд? Good. Number one, Номер very 1 good, маш victory. сайн байна, ялалт If you say гэх. like this in India, Харин та энэтхэгт яг ийм ингэж ярих юм бол it means I challenge you. би чамайг сорж гин гэсэн You утгатай show болно. like this, they don't see it as a good thing. Яг нөгөө энэтхэг хүмүүс бол энийг чинь тийм сайн сайхан зүйл гэж харахгүй өөрсдийн сорж гин гэж бодно. Trying to fight. Нэг тийм тэмцэлтгийг хүсэж байгаа юм шиг тэдэнд санагдана. So these are different, very different places. Тэгэхээр юм газар болгонд өөр өөр ёс заншил зан үйл байгаа. Here in the West, bowing down is not considered to be very nice. Барууны оронд бол жишээ нь ингэж мөргөх нь тийм сайхан зүйл биш байдаг. Мөргөж But хүндлэх in нь. India, if you don't харин bow down, you are энэтхэгт- not considered to be a dignified Та person. энэтхэгт харин хин нэгэнд мөргөж хүндлэхгүй юм бол тэгж мэдчлэхгүй юм бол өөрийг хүндлэхгүй байна гэж үздэг. All over in the East, in the Orient, in Japan, Энэ and дорны other places, орнуудад Япон гэл whoever doesn't matter, you have to bend хинч down, байсан go гэсэн down. та бүхийдэг. If you don't do that, you are Та бүхийхгүй it's not good болвол manners. тэр чинь тийм сайн хандлага биш гэж илэрхийлэгддэг. Simply it's not a polite way. Тийм найрсаг зан бишээ гэж гэсэн утгатай But болдог. here if you do that, Харин энэ it's not a баруунд very та nice ингэх thing. юм Why? бол та бүхийгөө дах юм бол тийм сайхан биш болчихно. So these are different habits in the way of expressing oneself. Тэгэхээр ингэж өөрийгөө илэрхийлэх өөр юм аргууд байгаа юм. And we Хэлбэрүүд. go by whatever is wherever. Тэг хаач Because our knowledge is much beyond just gestures. Тэгэхдээ бид нар бол хаач утсан тэр одоо газар орны тэр ёс журмыг бол хүндлэн. Тэгэхдээ бидний мэдлэг бол зүгээр нэг энэ гарын дохио мэдчилгээнээс чанагш зүйл шүү. Habits and gestures. These are all Тэм зуршил ямар нэгэн тэм гарын дохио зангаа тэр not minds. гадаад зүйл тэм гадна хэлбэрийн тэр зүйлээс чанагш. When we are in different places, countries, we Бид нар respect өөр тэр газар оронд байхдаа whatever the tradition. тэдний is. уламжлалыг хүндэлдэг. It's better so that it doesn't become very shocking. If we are in India, we go by the Indian. Бид нар энэтхэгт байх юм бол энтхийн уламжлалыг We are дагна. in South America, Өмнөд we go Америкт by байвал тэдний уламжлалыг дагна. we adopt all. Бид ингэж зохицдог, When we are нийцдэг. here, Бид нар энд байгаа үед we do what is done here. энд ямар зүйл хийдیں тэрийг л хийнэ. Don't you think that is more practical and Энэ илүү амьдралд ойр зөв зүйтэй гэж та бодож байна уу? Тэгж бодохгүй байна уу? Dear Panditji, thank you once again for your responses to my questions. Миний асуултуудад хариулдагт баярлалаа. I feel myself moving forward again and Би it is дахин урагш агч байгаагаа мэдэрч байна. very beautiful. Тэгэд энэ маш сайхан байна. One thing I hear you saying to me is that I Та have надад нэг зүйлийг хэлсэн.
Тэр нь юу вэ going too гэхээр much in the direction of being a spiritual consumer намайг хит их энэ зам мөр дээр хэрэглэгч байгаад байна гэсэн. and need to allow myself to flow more in the service direction. Тэгэд өөрийгөө тэр бусдад үйлчлэх, туслах тэр тал руу илүүтэй өөрийгөө зориулаа гэж надад хэлсэн. This opens up a whole can of worms for me, so I'm just going to let them out. Тэгэд яг энэ таны хэлсэн энэ зүйл миний дотор энэ тэр одоо савтай байсан тэр их илч дулааныг ингээл сул тавьчих шиг л болсон. And offer them up to Тэгээ тэр you. бүхнийгаа би ингээд танд бусдад ингээд өргөж зориулахад ингэж бэлэн байсан. About a year ago, I found жилийн myself өмнө spontaneously and almost uncontrollably drawn into a lot of service. Би маш их юм бусдад туслах, үйлчлэх, тэдгээр үйл ажиллагаа төслүүдэд нэгэн зэрэг баг ингээд хяналтгүй юм шиг маш олон төслүүдэд оролцсон. At first, this was almost Эхнийх нь unheaded and filled my life with bliss in every direction. эхний одоо тэр төсөлд оролцоод энэ миний амьдралд маш их баяр хөөр аз жаргалыг авчирсан. The sense of connectedness with you, the warmth and mutual Тэгээд тантай холбогдох тэр холбоо, тэр мэдрэмж enthusiasm I experienced with fellow тэгээд servers ингээд надтай мөр зэрэгцэн тэр бусдад үйлчээр тусалж байгаа тэдгээр хүмүүсийн тэр урам зориг, тэр халуун дулаан, тэр бүхэнтэй холбогдох холбоо мэдрэмж маань нэмэгдсэн. the increased light and love in the lives of all those who Тэгээд бусад хүмүүсийн тэр амьдрал дээшилж тэтгэгдэж тэдний амьдралд тэр хайр нэмэгдэж байгаа нь came to know you through our efforts. тэгээд бидний хичээл зүтгэлээр дамжуулаад таныг тэд мэдэж байгаа нь маш сайхан байсан. But then I started running into all kinds of crazy obstacles. За тэгээд дараа нь тэрнээс дараагаар нь болохоор маш их тийм олон саад бэрхшээлүүдтэй тулгарч эхэлсэн. Ideas I presented met with increasingly cool reception. Тэгээ миний ингээд дэвшүүлсэн санаа тэр төлөвлөгөөнүүд ингээд маш тийм сөрөг одоо хариуг авах болсон. For one reason or another. Ямар нэг шалтгаанаар тийм сөрөг эсэргүүцсэн тийм хариултуудтай тулгарх болсон. Occasionally I have found a little project here and there to help out with. Би тэгэд нэг хитгэн л одоо тийм төсөл энэ тэнд ингээд миний тусалж оролцож болох тийм хитгэн л төслүүдтэй одоо But таарлцсан. essentially I decided that the message for me that was in all this Тэгээ энэ бүхнээс миний ойлгож авсан зүйл нь юу вэ гэхээр was to just relax and enjoy the зүгээр л амарч тайвшраад баяр хөөртэй байгаад knowledge and experience мэдлэгтэй болон энэ мэдрэмжтэйгээ хамт that are байя available to me. гэдэг Quit ийм trying to assert myself in areas where my efforts really seem not much needed. тэгээд миний тэр ур чадвар одоо хэрэггүй байгаа. Эсвэл миний ур чадрыг хүсэхгүй байгаа тэдгээр тийм салбаруудад би одоо очиж оролцохгүй байя. Wanted. Also, Гэж my heart бодсон. got so bruised that Тэгээ a lot миний сэтгэл одоо зүрх маань маш их шархалсан. of my initial motivation was thwarted. Ягаад гэвэл тэр миний эхний тэр нөгөө маш их тэр урам зориг тэр бохом маань одоо буурсан, багассан. So that is all ancient history now. За одоо хүртэл ингээ хэлэх зүйл гэх юм бол эдгээр бүхэн байна. I offer it to you just to be free of Би it. энэ бүхнийг танд өргөд өөрөө зүгээр л эрх чөлөөтэй баймаар байна. Please take it all and erase it from my heart and mind entirely. Тэгээд та энэ бүхнийг аваад миний зүрх сэтгэлд бүрэн дүүрэн байгаарай. With all my heart, Jay Gurudev. Jay Gurudev. See, when you go out to do some work, Та ямар нэг ажлыг хийх үедээ you'll meet all type of obstacles. та янз бүрийн саад бэрхшээлүүдтэй тулгардаг. This only makes you more stronger. Энэ бүхэн нь таныг зөвхөн хүчрэхэг л болгож идэг. This is to see how much you are committed. Эдгээр нь таныг хэр хариуцлагатай үүрэг амлалтандаа үнэн ч юм бэ гэдгийг чинь л харуулж байгаа юм. Whether the work happens or not is Тэр secondary. ажил бүтэх үгүй, дуусах үгүй нь бол хоёр дахь шүү. But how the work makes you is primary. Харин тэр ажил таныг ямар болгож байгаа нь л чухал.
If you are strong enough, then the Хэрвээ та obstruction does not mean хүч anything чадалтай to you. бол тэр саад бэрхшээл танд юу ч болохгүй. Та тэдгээрийг инээмсэглээл давж туулна шүү дээ. And if you Харин think та you are өөрийгөө weaker than the тэр саад obstruction, бэрхшээлээс you will just сул drop it in дорой the гэж middle. бодох юм бол та тэр ажлаа тэр дорн л орхиод Try to зугатаачна. run away. You see what I'm saying? Багшилжааг ойлгож байна уу? Many times you take up something, a Та ингээл project, олон удаа ямар нэг ажлыг барьж аваад нэг төсөл барьж аваад нэг юм хийх and гээл then suddenly you come, oh, I want to drop it and run away. I don't like this person, this person. тэгснэ та гинтгэл өө би энэ хүнд дургүй тэр нь ч болохгүй энэ ч болохгүй гээл та орхиол зугатаачдаг. No. You are failing. Whether the Тэгээд та одоо ингээ алдаж байна. project becomes success or Тэр not. төсөл амжилттай болсон Project үсгэн may become чухал биш. success, but if Магадгүй тэр төсөл амжилттайгаар дуусч болно л доо. You have failed. Гэтэ It is та about алдаж that. шít. Та алдчихлаа. Even if a project fails, doesn't matter. But if you are successful, Харин тэр төсөл амжилттай болох үгүй нь биш. Тэр төсөл ингээд амжилтгүй болсон ч гэсэн та өөрөө амжилттай байх юм бол then the project will eventually. тэгвэл тэр төсөл чинь яваандаа хиттэй амжилттай л болно What гэсэн I'm үг. saying. Ойлгож байна уу? Don't step back because of opposition. Тэр сөргөөс нь болоод ямар нэг тэр таны хийж байгаа хүсэж байгаа зүйлээ чинь сөрөг зүйлээс болоод битгий ухраарай. Oppositions reveal truth. Тэр сөрөг нь үннийг илчлэхийн тулд л байдгийн. эсрэг Oppositions нь- bring in patience to you. Тэр эсрэг зүйл чинь таны дотоод тэр тэсвэр төвчээрийг чинь гаргаж ирдэг юм. How patient you are. Та хэр Oppositions тэсвэртэй. help you. They are like the manure. Тэр эсрэг тэсрэг зүйлс яг л бордоо шиг. It may be foul smelling. Бордоо муухай үнэртэй байж болно. Гэхдээ тэр муухай үнэртэй бордоо So beautiful. So тэр ургамлыг цэцгийг ямар сайхан бордож ургуулдаг вүлээ. so don't run away because of Тэгэхээр the manure. тэр бордооноос болоод зүхтах хэрэггүй. So it just take it as it is. Зүгээр л байгаа зүйлийг байгаа чигээр нь л хүлээгээд авчих. Again and again you emphasize your point, maybe twice, thrice. Та ингээ 2 3 удаа ингээд онцгойлж It is said to do something wonderful, there will be many obstructions. өөртөө сануулаарай. Та ямар нэг гайхалтай зүйлийг хийх гэж байгаа бол тэнд саад бэрхшээл байх нь зайлшгүй. If you want to scold somebody, there won't be any. Та хин нэг загнамаар байгаа бол тэнд чи ямар ч бэрхшээл гэж You want to байхгүй. do something bad. Та нэг there муу won't be зүйл any хийхийг obstruction. хүсвэл та ямар ч саад бэрхшээлтэй тулгархгүй. There won't be any obstruction, no? Ямар Want ч to do something. саад бэрхшээл гэж байхгүй шүү дээ. Ямар нэг муу юм Not as хийхэд much. ямар ч биш юм ахэд тийм их байхгүй. You want to do something very constructive. Харин та ямар нэг үр дүнтэй хин нэгэнд тус нэмэртэй зүйл хийх гэхээр саад Anything is a бэрхшээл sign, байдаг. you have to move forward. Тэр саад бэрхшээл байна гэдэг чинь таныг урагшаа ахиарай л гэсэн тэмдэг. Don't mind about it. Энийг битээ тэгтлэх сүртэйгээр бод. See what I'm saying? Багшилж байгааг ойлгож байна уу? I'm not telling you should unwantedly put more obstructions. Таныг яг өөрөө тэр хүсээгүй саад бэрхшээлээ өөрөө тэгж битээ нэмээрэ гэж хэллээд байна. If it comes, when it comes, if it comes, Тэр саад don't бэрхшээл be put off by it. танд ирлээ тулгарлаа гэж бодоход түүнээс олж битгий тэгж хоошоо ухраарай. Move along. Урагшаал яваарай.